Тоноо та бүхний өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр та бүхэндээ Forex бол урт хугацааны аялал юм гэдэг сэдвээр ярилцах гэсэн. Яагаад энийг ярих болсон бэ гэхээр өнөөдөр өглөө би бас Forex-таас 10 гаруй жил болсон нэг мундаг арилжаачтай ярилцлаа. Тэр хүн болохоор одоо бол ингэж хэлж байна. Ерөнхийдөө хүмүүсийн нэг хандлага нь өөрөө буруу байгаа болохоор энэ зах зээлээс хурдан гарч яваад байна гэдэг. Зах зээл яг юу вэ гэдгээс ойлгож өгөхгүй байгаа болохоор гараа яваад байна гэсэн тийм үнцгийг гаргаж хэлж байсан. Ерөнхийдөө би ч гэсэн яг энэтэй санал нэгдэж байгаа. Бүгдээ яг эмч инженер болоход хэрэг хугацаа зарцуулдаг л яг тэрнтэй адилхан би бол Forex-ыг урт хугацааны аялал бас нарийн мэргэжил гэж яг ажил бизнес болгоод харах нь зөв юм аа гэж шийдсэн. Тийм учраас яг хэрэгтэй цаг хугацааг яг та одоо хэзээ бэлэн болох хүртэл тэр цаг хугацааг энэ зах зээлд бол суралцах зохицуулах юм байна гэдэгтээ бол би санал нэгцээ. Тэгээд жишээ нь өнөөдөр хүлээн ярилцсан арилжаачны бодлохоор 4 жилиг яг ингээд зах зээлээ ойлгоод ингээд ашигландаа ороход зарцуулсан гэж тэр хүн ярьж байсан. Бас өөр юу их чухалчж ярьж байгаа хөр энэ бол урт хугацааны аялал юм аа. 5, 10 жилийн хугацаа зарцуулах зүйл юм аа гэдгийг ойлгож үлэх амар байдаг гэд надад сануулж иржсэн. Би бас хэн хүмүүсийн хамгийн том асуудал нь одоо энэ юм удаа л гэж хараад байгаа. Нөгөө хурдан байж бус хүмүүсийн сошиаллаар байгаа зүйлсийг харж байгаа юм да яагаад байгаа гэхээр бид нэг 2 айлж байгаа ч юм уу те богинохон хугацаанд хурдан баяжчихнаа гэж бодоод ороод ирдэг. Гэтэл нөхцөл байдал орж ирэнгүүт шал эсрэгээр зогсож яадаг. Тэгвэл хүн болгоны 5-10 жил байгаа албагүй л те. Богинохон хугацаанд уучраад хүмүүс бас байна. Жилээс 2 жил гэж сайн менторын дор тэгээ зөв чиглүүлгийн дор зөв зүйлээ сураад бие дагаадаа сурсан ашигт орж чадсан хүмүүс байна. Тэр нийтлэг массовын хувьд бол ажиглах юм бол 2-5 жил. Тэр бүр 7-8 жил ч ингээд явж байгаа хүмүүстэй би бас дайрлж ирсэн. Тэнгүүд таныг бас би өөрөө санах асууж үзээсэй гэж бодоод байгаа ингээд та яг өөрөө хийж байгаа энэ арилжааны хугацаа энэ сар хүрээг алсын харааг хэр холоос харж байна гэдгээс нэг өөрөөс асуугаад үзээсэй гэж хүсэж байгаа. Бүгдээ ядаж бид нэг 5-аас 10 жилдээ харж чаддгүй маа гэж бодъё. Тэр 5-аас 10 жил бол ингээд цаатлын хөршгөө тийм санагдаад байж болно. Тэгвэл бүгдээ ядаж 100 арилжааны үр дүн дээр төвлөрөөд үзье. 100 арилжаан дээр өөрийгөө яг сориод үзье гэсэн тийм ойрын хугацааны тийм төлөвлөлт тавих юм бол ядаж нэг арилжаан дээр төвлөрдөг тэр зангаасаа ингээд жоохон холдоод нэг амьсгал аваад эмийг жоохон том зургаар харах боломжийг олох юм байна гэж би харж байгаа. Тэгээ одоо 100 арилжаа хийхдээ төвлөрөх. За 100 арилжаа хийснээр бидэнд ямар давуу тал гарах вэ? Яг саний хэлсэн шиг нэгдүгээрт нэг арилжааны үр дүнд уягтхан багасна. Одоо бид нар ч бол тэгэл байгаа шүү дээ. Ингээл нэг арилжаагаар ингээл хамаг амьдрал шийдэгдэх гэл ингээл нэг арилжаагаар ингээл баяжчих байгаа юм шиг бодоод тэгээд идэг. Та харин арилжаагаар урт хугацааны одоо гүйлттэй марафон гэж харж байгаа юм бол хэрвээ та ингээд марафон ингээд гүйж байгаа та нэг алхмыг би марафоны уралдаанд ингээд оролцож байгаа юм бол нэг алхам ингээд гүйчингүүтээ та өөрийгөө уралдаанд төрүүлчихлээ гэж бодохгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан гараанаас барайг хүртэл ингээд нэлээд хэдэн мянган алхмуудыг хийжээж тэр зорьсон зорилготой хүрэх шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Хоёрдугаар бидэрт бас ямар боломжийг ямар зүйлийг бидэнд давуу тал болгон гарч ирэх вэ гэхээр ашигын хүлээлт.
ашигын хүлээлт гэдэг зүйлийг чинь багасгаад ирнэ. За 1-2 хоногтой ингээл өөрийнхөө арилжааг хүчлээл ингээл янз бүрийн ингээл таны нэг баталгаа байхгүй байхад ороод ингээл ашиг авчих гал дайраал ингээл бодит бус ашигын хүлээлт гэж байгаа. Яг ингээд өөрийнхөө дасан тохироогүй ашигын хүлээлтээс жоохон чөлөөлөгдөх боломжийг олгож яах гэсэн үг. За магадгүй за 7 хоногтой 3-5% хийчихэд болно. За 3-5% биш ээ л ядаж 1-3% ч юм уу те. Тэгээ 100 арилжаан дээр төвлөрснөөр ингээд магадгүй та ингээд 7 хоногор ингээд ашигаа ядаж хардаг. За бүр цаашлаа сараар ашигаа хардаг болоход их туслана гэсэн үг. За 100 арилжаа гэдэг бол энэ ойролцоогоор яг өдөр болгон суух юм бол 6 сарын хугацаа шаардлагатаар тиймэрхүү арилж байгаа. За сард арилжаа их боломжтой 20-с 22 өдөр ба. Гэтэл энэ бол өдөрт нэг арилжаа гэдэг үнэ тооцож байгаа шүү дээ. Өдөрт 3-4 арилжаа гэдэг юм бол арайж байгаа өөр тоо гарч ирнэ. За тэгээ нэг сардаа би за нэг 5% ашиг гэж болно. Үндсэн дансны 5-аас 10% гэдэг бол үнэхээр мундаг тоо шүү. Сар болгон хэрвээ яг ингээд ашигаа барьж чадчих юм бол үнэхээр мундаг үзүүлэлтэнд орно. Яагаад гэвэл бид нар нөгөө сарын хугацаанд хийж байгаа 20 хэд арилжаанаас авах алтхан байна. Тэндээс нөгөө дөрмөө зөрчиг арилжаанууд зөндөө байгаа, шунжоор арилжаанууд зөндөө байгаа. Гэх мэтээс явсаар хагаад сарын эцэст та нэг 5-аас 10% ашигтай гарч байгаа юм бол энэ бол үнэхээр супер байна л гэсэн үг. Ашигын зөв хүлээлтээр ярихад та магадгүй $1000 данстай байлгаад $1000 данснаас 100-аас $200 хийж байгаа бол энэ чинь бол нөр яг ингээд нэг арилжаа гэдэг зүйлийнхаа өнцгөөс харах юм бол энэ маш мундаг үзүүлэлт гэж харагдаж байгаа. Тэгэхгүй бүгдээр $1000 дээр $2-3,000 ч юм уу те 7 хоног сарын дотор 50 бай олно гэдэг ч юм ингээд хит нөгөө бодит бус хүлээлт авах юм бол бодит бус ашигын хүлээлт маань эргүүлээд бидрэг өөрсдөө унгаах магадaltaй гэсэн санаа гарч байгаа. Яг энэ утгаараа ярих юм бол хэрвээ том дансан дээр ажиллаад нэг урт хугацаанд сартаа нэг 2-3% ашиг яваад тахлуул тэрмэн бол бидэнд болцохоор байгаа байхгүй. Гэтэл жижиг дасан дээр нэг хэд өндөр хүлээлт авах нь эргүүлээд бидрийг асуу өөр уучаад байна гэсэн санаа гэлж байгаа. За 3-даарт та хэрвээ ядаж 100 арилжаан дээр төвлөрөх юм бол танд ямар боломжийг олох вэ гэхээр магадлалын тань арга барилын магадлалыг яг бодитоор ажиллах боломжийг харна гэсэн үг. Магадлалыг хэр ажиллаж байгааг шалгаж болно. Хэр ажиллаж байгааг шалгаж болно. За нөгөө бактестер яг та өөрт тохирсон арга барилыг нэг гаргаад ирсэн байгаа шүү дээ. За нэг 50-аас 50% вин рэйттэй нэг за юу R-аар нэг харьцах нь 3 гэдэг ч юм уу. Яг энэ арга барил чинь 100 арилжаан дээр үнэхээр альж болж ийн үү гэдгийг та нэгдүгээр шалгачихж байгаа. За хоёрдугаарт юу гэхээр энэ нөгөө бид нар нөгөө энэ бактестлээд гаргаж ирсэн арга барилтаа нөгөө ажиллах боломжийг хүчиж байгаа. Тэгэхгүй бид нар зөвхөн нэг 2-3 арилжаан дээр ингээл дөрмөө зөрчил янз бүрийн болоод ингээл дансаа унгаал гэл арилжаанд орж чадахгүй болчиход байгаа. Гэтэл хэрвээ та 100 арилжаан дээр яг нөгөө дөрмөө дагаад эрсдэл менежментэд дагаад орох юм бол нөгөө магадлалын онлайн дагуу яг энэ таны бактериалсан дата үнэхээр үнэн зөв байна уу гэдэг тэр боломжийг арга барилдаа өгж ийн гэсэн үг. Яг 100 арилжаанаас 50-ыг авч чадчихна уу бодит байдал дээр. Яг бодит байдал дээр би 100 арилжаанаас ашигтай гарч чадчихна уу гэдгийг үүсэх боломжийг ингээд урт хугацаагаар харах юм бол бид бас олгочих байна гэсэн үг. Тэгэхгүй ингэдээсээ ингээл арга барилаа ингээл туршиж үзэл өдөөсөө 1-2 арилжаан дээр алдагдангууд нь ингээл за энэ чигээс худлаа байна гэж хаяал шидэт тах юм бол тэр чинь нөгөө арга барил чи ажиллах боломж ингээд амьсгаа өгөхгүй байна гэсэн үг болчих чинь. 50% win rate гэж юу гэсэн үг вэ? 50% win rate. 50% win rate. Энд чи та 50% 100 арилжааны 50-д нь алдаад 50-д нь тэгээ TP зогч болно л гэсэн санааг хэлж байгаа. Тэгэхээр
эндээс бас ингээд том датан дээр ингээд том томдоор ингээд төлөвлөрөх юм бол юуг ойлгочих чинь гэхээр за арга барил ажиллах үе гэж байт юм байна. Ажиллахгүй үе гэж байт юм байна. Ажиллахгүй үе тохиолдонгууд нь би ингээд арга барилд итгэхгүй ингээд солиод байж болохгүй маань гэдэг ойлголтыг ерөөдөө авчиж байна гэсэн үг. Бид ч өөрөөсөө тэгж байгаа шүү дээ. Маш төвчээргөө. Би хасдагтай тэгдэг гэсэн нэг 10 марун алдагч юм уу жоохон алдагч юм. За энэ худлаа хараа ингээл дараагийн ахуй явдаг. Тэгэл ингээд ганц хоёр сольж үзэл өнгөч хүн чинь ингээд анзаарч байгаа. За би ингээд арга барилаас солиод байх юм бол ингээд арга барилтаа ажиллах тэр нөгөө боломжийг нөхгүй байна. Одоо хүн дээр ч гэсэн яг адилхан шүү дээ. Хин нэгэн хүн ингээд ажилд орж ирээд ингээд шинэ ажилд ороод ингээд өөрийгөө батлаад харуулах гэсэн чинь харуулгаас өмнө ингээд ганц хоёр хаалт байсан чи өөчөө худлаа гараа ингээл хэлэх юм бол тэр чинь амар сонирн болчихж байгаа байхгүй. Ажлын ярилцлагаар одоо CV-гээр ч юм үнэхээр чадвартай хүн байгаад идэг. Гэтэл тэр үний ганц хоёрхан алдаа хийснийхэн төлөө ганц хоёр өдөр ажиллаулчаад ингээд өгөх юм бол тэр чинь бас жоохон учир тутагтай болчихж байгаа. Тэгэхээр та ч гэсэн өөрөөсөө нэг асуух зэрэг би яг өөрийнхөө яг ингээд өөрт ашигтай юм санагдсан бактестлэл ингээд за энэ арга барил одоо үнэхээр тохирох юм байна гэсэн арга барилдаа яг ажиллах боломжийг өгсөн юм уу? За ядаж 100-аа биш бай гэхэд ядаж нэг 40 арилжаан дээр та ингээд нэг амьсгалах боломж өгж байгаа мó гэдэг нэг асуулт зэрэг. Тэгэхээр 100 арилжааны үйл явц нь болохоор ингээд яг R-аар 1.3 үнэхээр боломжтой мó? Магадгүй бодит байдал дээр R-аар нь эст лашгийн харьцаа 1 харьцаа нь 2 байж болно шүү дээ. Ягаад гэвэл бактес бол өнгөсний дата. Харин таны одоо хийж байгаа 100 арилжаа бол яг бодит жинхэнэ дата. Жинхэнэ мэдээлэл явж байна гэсэн утгаар хэлж байгаамаа. За тэгэхээр за энэ 100 арилжааг яг нэг арга барил дээрээ суурилсан 100 арилжааг хийхдээ яг хөөхөр өөрийн арга барилдаа үнэнч байх хэрэгтэй байна. Арга барилдаа үнэнч. Арга барилдаа үнэнчээр солихгүйгээр арга барилдаа үнэнч. За гэхдээ энэ дээр нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Түрүү ярьжсэн арга барил ажиллах үе гэж байна, ажиллахгүй үе гэж байна. Бас маркетинг яг тийм гоё тохироо бүрдсэн өсөлтийн үе гэж байна. Тааруухан мөчлөгийн үе гэж байна гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас заримдаа яг гэвэл та магадгүй 4-5 эсвэл цохиулж гэж болно. 4-5 эсвэл цохиулж гэж болно. Гэхдээ энэ эсвэл нь маш олон шалтгаанд дагаад цохиулж гэж болно. Тэр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр нөгөө арга барилдаа шууд солих гэж битгий яраараа хэрэг 4-5 эсвэл цохиулах юм бол магадгүй таны нөгөө техник анализын дутмаг талаас та ямар нэгэн алдаанаас болоод гарч иж болно. Зүгээр л тухайн өдөр ингээд маркет яг таны эсрэг хөдөлж иж болно. Тэгээ хичнээн мундаг 70-80% win rate-тэй арга барил байлаа гэд цаана 20-30% алдах боломж байна л гэсэн үг. Та нэг зүйлийг бас сайн ойлгох хэрэгтэй. Ингээд та хичнээн ингээд бүх баталгаагаа хараад орлоо ч гэсэн маркет таны яг ингээд анализын дагуу явахгүй бас байна. Тэр бол яг магадлалын онолоор явчихж байна гэсэн үг. Яагаад бол зах зээл ингээд маш тааварлшгүй олон орцогч байгаа. Тэдгээр хүчтэй орцогчтой нэг нь л өөр шийдвэр гаргахад бидний анализыг дорн үгүй ичж чадна. За бас сэтгэл хөдлөлөөс хамаарат бас энэ 4-5 алдаа гарч иж болно. Өөрөөр хэлбэл таны арга барилаас биш таны өөрийн сэтгэл хөдлөлөөс. Магадгүй яг энэ та энэ 4-5 алдаа гарах үедээ маш их сэтгэл хөдлөлтэй байсан байлаа гэж бодъё. Эхнэртэйгээ муудалцсан, нөхөрттэйгээ муудалцсан, ээж автайгаа муудалцсан, найзтайгаа муудалцсан. Эсвэл ямар нэгэн зүйл гомдсон, ууралсан сэтгэл санаа муу. Эсвэл ямар нэгэн гонигтай зүйл тохиолдсон гэдэг ч юм уу те. Сэтгэл хөдлөл бас эндээс нөлөөлж болно. Тэгэхээр энийг яаж мэдэх вэ гэвэл журналаас харж ирэх гэсэн үг. Журнал дээр хөтлөөл мэдчихнэ гэсэн үг. Тэр одоо миний хувьд ч юм ингээд заримдаа бол 5-6 losing streak буюу 5-6 дараасаа алдагдлыг байж болно гэдэг хүлээн шивэрсэн. Харин жоохон 7-8 ч болоод ирэх юм бол би жоохон санаа зовж эхэлдэг. Ерөнхийдөө бол би нэг арилжааны үр дүн төлөхөөс илүү нэг 20-30 арилжааны үр дүнгийг за анхаарч эхэлдэг. Тэгээд 40-50 болоод 40-50 дотор ингээд жоохон мэдээлэлүүд ингээд эвгүй ингээд үр дүнгууд эвгүй гараад ирэх юм бол за ямар нэгэн зүйл болохоо очиж байгаа юм ингээд санаа зовж эхэлдэг.
За энэ дээр бас өөр юу ямар санаа хэлж болох вэ гэхээр та 7 хоног эсвэл за үнэхээр амжихгүй бол 2-7 хоног тутамдаа ревю буюу өөртөө нэг дүгнэлт хийчих. Дүгнэлт. Дүгнэлт гэдэг маань товчхондоо нэг тийм сүртэй зүйл биш. Зүгээр нөгөө өөрийнхөө 7 хоног эсвэл 2-7 хоног гэсэн арилжааныхаа үр дүнг ерөнхийдөө нэг харна гэсэн үг. За юу болж гин, юу болохгүй байна. За гэхдээ ингэж дүгнэлт хийхдээ аль болох дахиад арга барилаа ингэж солихыг яарсны хэрэггүй. Жижиг сажиг алдаа байдаг. Жижиг сажиг алдааг нь сайжруулах боломж юу байна? Сэтгэл зүйн талаас алдаа авч сэтгэл зүйн талын алдааг яаж засах уу гэдэг ч юм уу. Эндээс бас юуг харж болох вэ гэдэг журналаас та нөгөө байнга давтагдаад байгаа алдааны тэр нөгөө давтамжийг танд суусан тэр муу дадал зуршлуудыг бас харж болдог байгаа. За дараагийн шаардлага нь юу гэх юм бол мэдээж дүрмээ баримтал. Дүрм. Тийм 100 арилжааны турш өөрийнхөө дүрмийг баримтлана. Тийм 3 дугаарт тийм баталгаа яг таны хардаг баталгаа харагдвал орно, харагдахгүй л орохгүй. Энэ амар энгийн сонсогдож байгаа юм шиг мөртлөө бидний хувьд бол хамгийн хэцүү зүйл. Уул нь арилжааг харах юм бол амар энгийн байгаад байгаа байхгүй. Хэрвээ таны хардаг оролтын баталгаа 7 хоногт нэг л үүсэх юм бол нэг орчгол болж байгаа. 2 үүсэх юм бол 2 ороход болчихж байгаа байхгүй. Гэхдээ бид нар өөрсдөө нөгөө шунал айцгээд янз бүрийн сэтгэл хөдлөлөөсөө болоод өөрсдөө дийлж чадахгүй орчдөг тохиол. Би ч гэсэн заримдаа тэгж алдаж ордог. Гэхдээ тэр засахыг олдож байгаа. Тийм та өөртөө ингээд нэг чаленж хийгээд үзээрэй. Ингээд чаленж хийж үзэх юм бол ингээд өөрийгөө ямар төвчээргүй, ямар шуналтай, ямар айцтай баригдсан хүн бай, ямар тэг зөвхөн нэг арилжааны үр дүнд хэр уягдсан хүн бай гэдгээ харчиж болно. За тэг бүгдээрээ энэ дээр жоохон том зургаар дахиад нэг харах гээд үзье. За энэ таны данс байна гэж үзтээ. Аккаунт буюу таны данс. Тайм буюу цаг хугацаа. Тэг бидний зорилго ердөөсөө л энэ байгаа шүү дээ. 50-100 арилжааны үр дүнд ашигтай гарах. Түүнээс биш нэг арилжааны үр дүнгээр ашигтай гарах биш. Данс бол нэг иймэрхүү тийм аягтай явж байгаа. За одоо ингээл эхний оролт win гэл. Хоёр дахь оролт loss. Loss гэл явчих. Тэгэхээр бид нар нөгөө яагаад вэ гэхээр энэ нөгөө иймэрхүү датаны хэмжээр иймэрхүү арилжааны тооны дараа бид нар өөрсдөө хүссэн ашиг авч болно. Заавч 100% халбгүй 60 70 30 40 байсан ч болно тий. Тийм том дата түүрээр гарч ирнэ гэдгээ л өөрнө ойлгох чөлөөг хамар болчих. Тэгэхгүй бид нар өөрсдөө яагаад вэ гэхээр энд байгаа энд эхлээд явж байгаа нэг 10 арилжаагаар л эсвэл нэг арилжаагаараа ингээ хамаагүй болцсноо гэл одоо нэг арилжааны үр дүнд л уягдаад байгаа шүү дээ. 4 5 10 арилжааны үр дүнд л уягдаад ингээд өөрөөр хэлбэл товчхондоо богино цаг хугацаагаар эмэг их охроор богиноор хараад байгаа учраас энэ маань эргүүлээ бидэрт өөрсдөө маань асуудал очиод байгаамаа гэдэг санааг би энэ дээр хэлээд байгаа. Ашиг алдагдал тийм ашиг алдагдал гэх мэт ээлжиж явсаар байгаад
ээлжиж явсаар байгаад таны нэг үндсэн ашиг хүсэж байгаа ашиг дундчаар нь гарч ирж байна гэсэн үг. За энэ дээр бас өөр нэг ойлгох ёстой зүйл магадгүй танд 1/3 3-тай R-аар за 1% эрсдүүлээд 3% ашиг болж байна гэсэн санаа гэлж байна. За энд та энд лосс авчлаа гэд 1 R-аар алдчихлаа. Энд дахиад бүгдээр яач вэ? R-аар 1/3-ийн ашиг ижил 1/3-ийн ашиг ижил. За энд бид нар яач вэ? Хасхныг алдагдлаж. За ингээд энэ дөрвөн харьцааг бүгдээр харж үзэл та нийт 6 R-ийн ашиг байна. 6 R-аас 2-ыг наслаад 4 R-ийн ашигтай гарч ирж байгаа. Яг иймэрхүү тон дата сэмплээр бид нар ингээд гарч ирж байгаа. Одоо win rate маань үнэхээр 50% ашигтай байв шүү дээ, тэ? Тэрнээс бас R-аар 1/3 байлаа гэдэг энэ бол нэг тийм хөөрцөглөж баярлаад авах зүйл биш. Ягаад гэвэл энэ R-аар-ийн 1/3 ашиг маань ирээдүйд алдагдлыг нөхнө. Мөн өнгөрсөнд алдсан байсан хасхныг R-ийн алдагдлыг нөхнө. Гэт харах юм бол том зургаар харах юм бол шал өөр болчихж байгаа. Бид нар одоо ингэдэг штэ нөгөө нэг юу авангуутаал нэг вин авангуутаал өстой учиргүй баярлал. Нэг алдагдал авангуутаа учиргүй хөөрчгүй гэж баярлал гэдэг. Гэхдээ яг том зургаар харах юм бол яг тийм биш байгаа гэдэг та ингээд харчиж байна. Тийм учраас нөгөө нэг арилжааны үр дүнд биш харин олон датаны ингээд олон арилжааны үр дүнг илүү харах нь чухал болоод байгаа юм ба. Тэг win loss гэж явсаар байгаа та өөрийг хүссэн ашигнда хүрнэ гэсэн санаа гэлж байна. За тэгээд бас би эхлээд нөгөө танилцуулга юун дээр хэлжсэн. Видеон дээр хэлжсэн. За арилжаан дээр 3 үйлдэл байна гэдэг. Нэг бол buy, нэг бол sell дарна. За 3 дахь нь юу вэ гэхээр stay away. Stop байхгүй бол босч сурах. Байхгүй бол босч сурах. Тэр өдрийг хайж сурах. Энэ бол үнэхээр чухал чадвар шүү дээ. За бүгдээрээ яг энэ stay away буюу stop байхгүй үед ингээд арилжаанд оролцохгүй байна гэждэг. Энийг бүгдээрээ чартн дээр буулгаад үзье. Яг саяны энэ дээр буулгаад үзье. За энд нэгийг харьцсан 3 R-аар авчлаа. За энд лосс авчлаа. Энд дахиад нэг 3 R-аар авчлаа. Энд та энэ өдрийн арилжаанд та орсонгүй. Энэ өдрийн арилжаанд орсонгүй. Тэгвэл яг хасхныг арчин байхгүй болчихно. Гэхдээ зүгээр нэг босхгүй шүү дээ. Өнөхөр маркетинг нөхцөл байдал та руу янз бүрийн мэдээтэй зах зээл ойлгомжгүй таны яг нөгөө чухалчж хардаг чухал нөгөө стапууд буюу баталгаанууд ч харагдахгүй байна тийм. Би бас нэг нийтлэл уншижсэн. Тэр нийтлэл дээр юу гэж бичсэн бэ гэхээр энэ чарт ялангуяа нэг MT5-ын чарт ч юм уу тиймэрхүү чартууд нөгөө хүнийг юм донтуулах шин чанартай байдаг гэдэг. Донтуулах. Бас нөгөө талаар яг хатуухан дойлгоо зарим хүн баг арилжаанд ингээд донтчихж байгаа шүү дээ. Яг энэ донтолтын цаана яг цаад утгаар нь бодох юм бол та маркетинг биш, маркет таныг удирдах байна гэсэн үг. Та өөрийгөө удирдах чадахгүй байгаад байна гэсэн санааг хэлж байгаа. Яагаад гэвэл маркет таныг донтуулаад ингээд олон арилжаа хийлгүүлээд байна шүү дээ. Өдөржингөө чарт харуулад байна шүү дээ. Тэгэхээр тэр донтолтоос өөрийгөө хамгаалж ингээд мацаг барих нэг арга нь болохоор яах нь stay away. Буюу зарим өдөртөө босоо явуучих нь зүгээр. Өнөөдөр миний бодлохоор алтан дээр ч юм ингээд хардаг хэдий тосолтоор байгаа. Ингээд миний яг стап байхгүй учраас би зүгээр алж их орчихж байгаа. Ингэснээр би яаж байгаа сэтгэл зүгөө хамгаалж байгаа нэгдүгээрт. Хоёрдугаарт би яаж байгаа вэ? Дансаа бас давхар хамгаалчихж байна гэсэн үг. За иймэрхүү байна. За тэгэхээр өнөөдөр би бас нэг лоссын тухай
яг энэ юутай холбогдуулаад энэ сэдвтэй холбогдуулаад лоссын тухай, алдартлын тухай ярих гэж байгаа. За жоох өөр утсаар. Тэгээ лоссыг ер нь дотор нь 2 хуваачиж байгаа. За good сайн loss гэдэг ч тийм сайн. The bad буюу муу. За сайн loss гэдэг маань юу вэ гэхээр таны яг сетапын дагуу ороод за баталгаа гэдэг байгаа тийм confluence буюу баталгаа гэж хэлээд байгаа. Баталгааныхаа дагуу ороод авсан loss бол маш сайн. Би яг энэ баталгааныхаа дагуу ороод loss авах амар дуртай. Яагаад гэвэл миний яг ажиллаж байгаа системийн юу нь болохгүй байгаа гэдгийг энэ loss надад хэлээд өгчөж байгаа. Ерөөдөө манай монголчууд юм нэг тиймэрхүү бид нар нийтлэг ажиллах зүйл гэхээр бид нар ялагдах амар дургу хүмүүс шүү дээ. Гэтэл арилжааны зах зээл маань үнэхээр сайн ялагдагч бол тэгээ сетапын дагуу ороод сайн ялагддаг хүн бол энэ зах зээлд амжилттай явнаа гэдэг баталгаа эсрэг зүйлийг харуулж өгдөг байгаа. За муу loss гэж юу вэ гэхээр emotional буюу сэтгэл хөдлөлийн дагуу орж байгаа оролтууд. Тэрийг л өөрөөр хэлбэл баталгаагаа авахгүйгээр за энэ нэг өсчих гээд байна. Энэ нэг гоё ярдаад байна гэдэг ямар ч баталгаа тэнд ямар ч тийм лог гэсэн эрүүл сэтгэлгээ байхгүйгээр ингээд сэтгэл хөдлөлөөр орж байгаа оролт бол муу гэж үзэж байгаа. Ялангуяа үндсэн данстаар бол тийм хүмүүс хэлдэг ч ямар арилжааг муу арилжааг гэхээр сэтгэл хөдлөл орсон арилжааг муу арилжаа орно гэж хэлдэг. За иймэрхүү муу оролтууд маань их хийгээд авах юм бол цаашаа ямар аюулыг дагуулдаг вэ гэхээр compounding гэдэг. Compounding буюу одоо ингээд муу дадал болоод ингээд өсөж үржиж байдаг гэсэн үг. Та санаа юу гэхээр одоо та нэг муу арилжаа гэдэг нэг сайн их ашиг хийчлээ гэж бодъё. Тэнгүүд та дараагийн удаа дахиад бодно. За яа гэв дөрмөө зөрчөөд дахиад нэг орчие. Гэ тэнгүүд энэ сэтгэл хөдлөлтөөр суурьсан шийдвэрүүд нь явсаар байгаад яадаг вэ гэхээр таныг ингээд өөрийн баталгаагаа хараад дөрмөөд авахд их хэцүү болгочдөг. Тийм учраас хүмүүс ярьдаг те хэдий сэтгэл хөдлөлөөр ороод их ашиг хийсэн ч гэсэн энэ бол аюултай гэдэг. Яагаад гэх юм бол энэ маань ирээдүйдээ танд энэ сэтлийг хүчдэг. Энэ сэтэл маань явсаар хагаад зөвхөн нэг биш ингээд олон иймэрхүү сэтгэл хөдлөлт арилжааг хийхэд нөлөөлчдөг. Харин ингээд баталгаагаа дагаж ороод байх юм бол бид нар яах вэ? Эрэг зүйлийг хүүгээс хүү бодно гэдэг байгаа тийм. Эрэг дадлыг өөртөө суулгачиж байгаа. Эрэг дадал. Энд бол бид нар яаж байгаа сөрөг дадлыг өөртөө суулгачиж байгаа. Энэ дадлын хамгийн аюултай зүйл нь юу вэ гэхээр ингээд танд дараа нь ингээд маркетер яг ижлэхэн нөхцөл байдал зөндөө орж ирнэ. Тэнгүүд та ингээд баталгаагаа хараагүй орсон 10 оруулагч нь таны хувьд 10% алдагдал, 20% алдагдал болоод гараад ирдэг. Харин өөрийн дүрмээ дагаад баталгаагаа дагаад орсон оролтууд маань яах вэ? Эсрэгээрээ танд хэдий заримдаа ингээд бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Win rate-ийн дагуу нэг 60-40 харилцаатай байсан ч гэсэн танд урт хугацаанд яах вэ? Ашиг авчирнаа гэсэн санааг хэлж байна. За тэгэхээр алдагдлыг дотор нь 2 ингэж хувааж байгаа ах нэ. За яс энэ дээр өөр нэг зүйл ярмаар байгаа нөгөө стресс менежмент. За эндээс юу ач та. Стресс менежмент. За стресс менежментийн тухай бид нар яагаад ярьж байгаа нөхөр нөгөө арилжааны үед товчхондоо 2 төрлийн стресс үүсэж байгаа. Нэгдүгээрт лосс буюу алдагдлаас болж үүссэн стресс.
За дараачих нь win буюу хожлоос болж үүссэн стресс. За энэ хоёр стресс маань хоёулаа хүний тархинд ингээд төвлөрөөд хүний тархинд хуримтлагдаад яваад байгаа. Энэ хоёр маань стрессийг үүсгэж байна. Стресс. За хэмжээний стресс хуримтлагдж байгааг бид нар өөрсдөө ердөөсөө анзаардаггүй гэсэн үг. Стресс маань ингээд хуримтлагдаад яваад идэх. Тархинд чинь ингээд хуримтлагдаад яваад идэх. Бага болон их хэмжээгээр хуримтлагдаад яваад идэх. Тэгж явал нэг өдөр тесэрдэг. За тэгээд хүмүүс арилжааны сүнс стрессийг ер нь яаж тайлаад байна гэхээр миний анзаарснаар жимд явчихна. За манай нэг найз одоо гэрээ цэвэрлэдэг хүн байна. Тэг гэр цэвэрлэхтэй. Clean home. Гэрээ цэвэрлэдэг хүн байна. За бас ажил их. Work. Ажил хийдэг хүмүүс бас нэг бодлын өөр ингээд арилжааны стрессээ ингээд давхар салж боломжтой байдаг. Яагаад гэвэл тэр хүн нөгөө арилжааг хийгээгүй цаг үедээ анхаарлаа шал өөр зүйлд хандуулчих чинь гэсэн үг. Миний үжилсэн яг эхний энэ 2 жилдээ яасан бэхээр нөгөө ажлынхаа хажуугаар хийжсэн болгоно стресс багтаа байсан. Ажил дээр очиод нөгөө хамт олонтойгоо ярилцаад тэгээд нөгөө өөрийнхөө ажил дээр төвлөрөнгөт ингээд шал өөр зүйл хийж байгаад ингээд арилжаараа эргүүлээд ороод ирэнгүүт ингээд сэтгэл санаа хайрцангуй амар байдаг. Харин эсрэгээр өдөржингөө чарт харах юм бол бас нэлээд стресс үүснэ. Донтолт стресс үүсэх магадaltaй. За зарим хүмүүс яаж нэг өөр спортоор хичээж гүйлтээр хичээлж байгаа хүмүүс байна. Тэгэхгүй ингээд эдгээр арга замаас өөрөөр яаж яах гэхээр нэг за миний мэдх юм бас хэдэн арилжаач байна. RPF-аар стресс гаргадаг. RPF тамхиар. Өөрөөр хэлбэл тэр хүн нөгөө хоригдлогдсон стрессээ буруу арга замаар гаргаж байна гэсэн үг. Тэгээ байнга ингээд пяваад 7 хоног ч юм болгон пяваад тэр чинь ингээд нөгөө муу дадал зуршил болоо суучих те яваандаа. За ерөнхийдөө ялангуяа биеийн хөдөлмөр орсон жим гэдэг ч юм уу спортын төрлүүд нэг яадаг вөхөр хүнд сахилга хотыг сайн суулгаж өгдөг. Сахилга бот бай дисциплин. Одоо энэ гэрээ цэвэрлдэг манай өдөр болгон гэрээ цэвэрлдэг найз нарилж яадаг найз яадаг вөхөр нөгөө сахилга хотыг өөртөө суулгаж байгаа байхгүй. Тэр хүн нөгөө өдөр болгон тогтмол нэг үйлчлэг хийж яана гэдэг нөгөө тархиндаа дад тухамсартаа би энэ үйлчлэгийг яг хийх ёстой гэсэн санааг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл би зөвхөн өөрийнхөө баталгааг харж орох ёстой. Би өдөртөө 1% алдагдлаа барих ёстой гэх мэт сахилга батыг өөртөө суулгах боломжийг олгочихж байна гэсэн үг. Хоёрдугаар ялангуяа биеийн хөдөлгөөнүүд яадаг вэ? Стрессийг маш сайн тайлдаг. Тэ. Стрессийг маш сайн тайлж өгдөг. Иймэрхүү давуу талтай. Та бүхнээс яг энэ стрессийг бол маш их мэдэрч байгаа хаа гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн видеонд маань анхаарлаа тавьсан та бүхэнд баярлалаа. Тэгээд би бол нэг арга барил янз бүрийн ярихгүй байгаа. Яг бол хүмүүс нөлөөлчдөг болохоор. Тийм болохоор та зөвхөн миний видеоноос яг миний туулж байгаа замлаас өөртөө хэрэгтэй зүйлийг аваарай. Хэрэггүй зүйлийг хаяад яваарай гэдэг хэлэх гэсэн юм аа. За баярлалаа.